саяхан Замбүтив, Өнчин Цагаан Ботго, Өвгөн Шувуу, Алиас Саарл, Дөмөн зэрэг олон арван уртын дууг өөрийн өрмөц давтагдашгүй дуу хоолой, ур чадвар, донж маягаар амлуулж, ард түмэндээ хүнлэгдсэн хүн бол алдарт уртын дуучин Солин Цоодол. Ороо бусгай цагийн аясыг сөрөн явж, ардын урлаг уртын дууга нандинан хайрлаж, сургаж, сурталчилж, хойч үедэн үлдээж чадсан тэрээр ирээн бараантай амьдралын угчаанд унаж босож явсан ч их дэлхийгээс хайрлсан дуучин заяан түшиж ардын дууны урлагийн түүхийн худаснаа мөнхөрсөн нэгэн билээ. Бидний багш Солин Цоодол гэдэг хүн бол Өөрөнгөө аймгийн Зүүн Баян улаан суманд 1927 онд битүүнээр одоо цагаан сарын урд өдөр төрсөн гэж байгаа. Соль гэдэг нь одоо ээж нь байсан. Яагаад одоо аав юм одоо соль гэж авгалсан бэ гэхээр эсэргүүний хүүхэд гэдэг утгаар нь бас сургууль соёлд авахгүй янз янзын байдлаар одоо ад тушаа үзчихсэн тийм учраас одоо миний аав ээжээр авгалсан. Уургач Цоодол гэж алдартай. Уургын Монцург гэж ярьдагтай хойдлон дээр тэглээд татах. Тэрнээс ерөөс салдаггүй. Ерөөсөө Цоодлын уургалсан маар бол дахиж байгаа зогсдог. Морины нуруунд дээр байж байгаа юм уу үгүй юм уу гэж харддаг. Тийм жижигэн биетэй. Өвөр ханган жаал Цоодол гэдэг хүмүүс ардын урлагийнхан яриндаа энэ урлагийнхан мэднэ. Басчгүй нэг Сум аймгийн нааданд нэг 2-3 удаа авч ихдэг. Амаргүй байсан. Амаргүй бүх байсан гэж манай энэ хууччул ярьдаг. Цэрэгт байж байгаа үедээ одоо маршал Чой болсон аавтай уулзаад их сайхан хөөрхөн дуулдаг хүүхэд байна гэд дагуулад хот оруулж ирээд тэгээд Понцог багш одоо маш олон сайхан уртын дуучин хүмүүсийн одоо шав болж уртын дуу одоо сурах, ойлгож мэдрэх дээр амьдралынх нь замд нь бол маш их тийм олон сайхан эерэг зүйлүүд бол гарч ирсэн. Понцог гэдэг уртын дуучин хүн багшлаад тэгээд дараагаар нь дарж давхаагаа багшлалсан ийм одоо дуучны замд орох ийм учиртай. Би гэдэг хүн төрсөн нутагтаа очлгүй хичнээн жил боловд. Хол яваа хүүдэн хожимын сургаалan хайрлаж ээж цэцэн ууландан эхэлж нэг залбирлаа. Алс яваа хүүдэн амин сургаалan хайрлаж аав мэрэгэн ууландаа ахиж нэгэн залбирлаа гэж манай нэг сэтгүүлч нутгаан санам бичсэн байдагсан. Би ч дал төгсөн наснаа нутгийнхаа уул уснаас сургаал сонсох учиртай юм байлгүй. Ээж болсон элбэг уст онгийн гол минь, аав болсон баян хайрхан хан хөгшин уул минь. Агуувтар агуу юм шиг хүмүүс байж агуу байгаа байхгүй юу? Хаана нэг булаг үлдчихв, хаана нэг шанд үлдчихв, хаана нэг бүрд үлдчихв энэ том мөрөн дотор гэж одоо геолог хайгуул ажил хийгээд. Хэрвээ ингэж 20 дугаар зууны уртын дууны дуучдын дууны уран бүтээлчдийн дотор ингээд хайгуулын ажил хийх юм бол нэг гүнзгий ухуулахгүйгээр цоодлыг гараад ирнэ. Манай аавыг одоо дуучин болоод одоо хотод одоо хөдөө орон нутгаар ингээ явж явах үед нь ээж нь за миний мөнхүү одоо хаан дуулж явж байгаа юм болоо гэж одоо хэлдэг байсан. Тийм учраас аав маань одоо хүү минь хаан дуулж яваа бол гэдэг сайхан дууг өөрөө үгийн зохиож аяыг нь бас зохиож ингэж одоо ард түмэндээ хүргэсэн. Нутагт нь очиод нутгийнх нэг айлд орсон. Манай нутгийн одоо алдарт дуучин Цоодлогоо одоо ирлээ танаад гэсэн чинь тэр нөгөө орон дээр энэ орон дээр нэг хэвтрийн хөшин хүүгээ дуудсан, хөвөн яваад утсан чинь миний хөө хадаг сүү аваад тэр намайг миний хойно юм тавиад өндөрлөө суулгацгаа. Энэ алдартай энэ их
хүндтэй хүн үрж явахад би яаж хэвдэж явах гэсэн шүү. Тэгсэн багш за хөөжөө хоороо гаргаад гэлээ. Тэгээ хоёлаа хоороо гаргаад тэгэл өвч тас буугаад явчихсан дөө. Сайхан тэр чинь жаар нэлээд гарч ирсэн юм байсан баг шүү. Үнэхээр сайхан дуу байсан. Хүний санаанаас гарахааргүй тэр настай хүн тэгж хөндлөж тэр цоодлогч тэгж авч ирснийг бодоход би яг тоглож захтай үнэхээр самсаа ширхэж байсан. Гоё юм бэл. Араажгаар явдаг байхад нь хүүхэд байхдаа их сонсдог байлаа. Араажуу бүгд юм шиг. Тэр нэг гайхамшигтай очсон. Ер нь хөдөө нэгэн тэр хүн хаан дуулж бол гэдэг дууг бол сонсоод үйлдэл байсан л да. Хойд хүнс хөнгөн үйлдвэрийн дэд сайд байсан Заяат гэдэг хүнтэй би одоо тааралдаж танилцж тэгээ бас цоодлогчийн тухай надаас асууж сургалж тэр хүний бас магтан дурсаж байхыг би сонссон. Тэр хүн юу гэж ярьж байна гэхээр цоодлог гэдэг хүний хүмүн хаад уулж явна гэдэг дуу сонсоод миний нулимс нүдний хаягийг дүүрсэн шүү сэтгэлэн барьж ингэж нулимсаа тогтоож ирсэн. Энгийн сонсогч үзэгчд ингэж багтаа ярьж байгаа би бас сонсоод дотроо их баярлж байсан. Их өвөрмөц дуучин хүн. Нэг өнгөө ямар ч хувирлтгүйгээр их хүчтэй юм уу бүр алга ширгийг хайчиж чадна. Нэг юм ингээд долгисуулаад нэг өнгөн дээр хичнээн давлгаа одоо ийм хийгээд чадна. Багшийн тэр дуулахыг сонсож байсан хүний хувьд дагаж тоглож байсан хүний хувьд ерөөсө урлаж дуулах хэрэгтэй биш үү гэдгийг л уртын дуучдад ойлгох гэж явсан хүн шиг надад санагддаг. Нэр нь талагаач Базраа гавьяатай хүртэл тэтгэв бас их хоёрхан ажилласан шүү дээ нэг хэсэг. Тэгээд чи энд уяад хэм азраа чи над хоолоогоо ч гэсэн хэмнэл гэж. Тийг товцох мөртлөө тийм сони юм хэлцдэг. Их сайхан тийм жижигхэн хоолойтой мөрлөнгөө их ган их уран тийм цочмон хоолой орн тийм дуулдаг. Заримдаа цоодлогоо ингээд дуулсан дуу ингээд сонсохлоор энэ одоо хоолой нөхөхгүй байгаа юм хайш. Үнчин цагаан ботгон тэрийг яхлаа.
гэдэг чанган дуулчих болоогүй юм болов гэж бодогдмоор. Хэрвээ чангал дуулвал тэр цоодлогоо чивш болно. Яг тэр дуулж байгаа тэр өнчин цагаан ботгоч өнчин цагаан ботго биш болчих гээд байгаа байхгүй юу? Тэгээ жинхэнэ одоо нэг Монгол дууны уртын дууны тийм их нарийн ур намбыг гаргасан болов уу гэж боддог. Тэр дуугаан дуулахтаа ямар дуугаан яаж дуулах уу гэдэг тэр нарийн нандин зүйлүүдийг бол одоо гаргуу цай хийж гаргадаг. Ийм одоо их уран дууч хүн биш. Тэр өнчин цагаан ботго. Надад л одоо ямар ч костюмгүй, ямар ч театргүй, ямар ч хундаггүй, ямар ч байшин барилгагүй л одоо сонсогдоод байдیں۔ Та Ямар сайхан за одоо нэг сайхан зүү ороож нэгсэн нэхин гэдэг шиг ийм л одоо явдгийг болоо гэж аамн тэгж бас надад хэлдэг байсан. Дуучин хүн бол цаанаасаа төрдөг гэж одоо ярьдаг. Хоёрын хооронд нэх олон тэр хаа хэ. Хоёрын хооронд нэх хиймэл олон цохилго гэдгээр нь дууг эвдээд үйдэг юм шүү дээ гэж ярьж үйддэг байсан. Дагаа тоглоход одоо их урамтай ч гэх юм уу. Одоо нилээ их сургууль хийж дагамаар тэгдэгддэг юмас юм. Одоо би бол олон дуртай дуучтай л одоо хамт хурдч ирээ л дээ. Тэгээд тэр их сайхан алгаар дуулдаг хүмүүсийг дагаа дуулахад бол санаа зовх юм байхгүй. Тэгтэл багшийг бол ер нь заавал тэрний одоо өөрийнх нь дуулж байгаа тэр бүжгнүүлж байгаагийн барьж авахгүй бол би ёо гэлтэй юм шүү дээ. Тийм л дуучин байсан да. Манай нарваач сайхан дуулсан юм шүү дээ гэд. Ойхон замбот инраа гэд багш гэд дээхгүй ингээд тэгэл нөгөө нар руугаа ч одоо явлаа гэдэг шиг ингээл. За ойхон замб TV нар гэх тэр их алдартай том айзын мөртийн дөг багш маань 3 минут гарантай дуулцдаг байсан. Ойхон замб TV нараа инээж байгаа юм шиг болоод явчихна да. Тэгээ хойноос нь хамт тоглож байгаа хуурч нь барьж явахад тог хэцүү дуулна шүү. Тэсэр нь их гоё дагаад баймар санагддаг. Социализмын үед бас ардын урлаг, ардын хөгжим судал бас нэлээд орхигдож бас одоо 2 дугаар тавьчихсан байдаг. За тэр үед за аав Бадраагаа хоёр одоо нийлээд бас одоо энэ хоёрыг бол зөндөө юм хийсэндээ. Ер нь бол бас надаар их юм дуусах юм байна гэдгийг бол мэдчихсэн. Тийм учраас тэр Бадраагаатай нийлээд тэр соёл урлагийн чөлөө төв гэж нэг байгуулсан шүү. Төмөн нэг чуулгын эхэн дээр бол сууж явах ёстой. Тэр чуулга байгуулахын тулд
жоо хартын тоглолдог энэ төр хүмүүсийг тэр тухай цуглуулсан. Тэгээд тэрний нэгэнд би тэр хоёр их алдартай он тоогдож тэр байгууллагад орж ажиллаж гисэн одоо энэ төмөөгч болго. Бүрвж зэдэн содон би цэндэш видэр хөгжимчтэй тэгээд цоодлох шиг дагаад одоо бадраа өгшин томон штэ тэгээд дараа нь цоодлох шаарддаг. Тэгээд танил болж байгаа юм. Тэгээ бадраага бол цоодлох гэд цоодлогоо үгүй их сонсно. Цоодлого бол бадраага ч бас гоё дуулна штэ. Тэгээд нэг юу ч юм уу дуртмлын ч юм уу энэ төр ингээд дуулчихтай зэрэг чи худлаа дууллаа гэж бадраагааг загнана. Тэгээ чи юу ч мэдэхгүй байж гэж загнана. Тэгэхэд бадраагаа цоодлох одоо тэглээ. За ойлголоо цоодлохаа гэд. Ер цоодлогогүй үнээс гарахгүй. Тэгэхээр бадраагаа тэгж байсан байна гэхдээ зэрэг нилээн сайн сав байсан байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Уран бүтээлчийн хөрөг. Дуулахын нарийн эрдмийг их ухаалаг эзэмсэн юм дуучин байгаа юм аа. Тийм учраас цоодлын дууссан дуу бол их олонд амархан төвж хүрдэг, сэтгэлдэн шингэдэг юм. Юм ялангуяа цоодлын өдөр хоолойныхаа онцлог тааруулж тэр дууны хүчтэй намсгалыг их тэнцвүүлж дуулдаг нь их онцлогтой. Жишээ нь хоолой их час хийсэн ер нь тогоо хангинамар тийм сайхан хоолойтой. 80-аад оны ихэд бол Монголын радио дуу хөгжмийн дэс гайхамшигтай усад ажиллаж байлаа. За Замцын Бадраагаа солион цоодлого авууд авсан бас хөгжим эрдэст ажиллаж байлаа. Тэгээ намаа хинтийг дүүх их тоож за би хинтигээр танаа нутгаар манай нутгийн хуучин сүжигтэйсэн хөшөөт хэцэн аймгийн танаа нутгийн жуна замтай би очиулаа уулзж байлаа гэж ярьдаг. Тэр нэг сонирхол татдаг байсан. За тэгээд ер нь зүүн чигийн мөр хандж байсан да. Тэгээд гэсэжгийн дамчаагаад их дуучин байлаа. Тоовон гэдгээр дуулдаг тийм ээ. За тэгээд шаваагийн дэмч гэдэг олон дуучдыг ярьдаг. Тим байсан. Эртний хүн бол арай хуучин хүртэл төрсэн байж тээ. Шава төрж гэдэг дуу шүү дээ. Миний хоёр багшийн нэг нь үг аяар хоёулаа 5 минутанд дууны үг бичнэ гэсэн чинь за тэгээд юуны сэдвтэй байх вэ гэсэн чинь ээжийн тухай байсан ч болно эсвэл хандаа зориулж болно шүү дээ. Аамын төгөлдөр ууран дээр ингээд маш олон сайхан уртын дуу, богны дуу ингээд сайхан тоглоод, нотлоод тэр үүднээсээ би бас төгөлдөр ууранд л маш хайртай. Бас аавынхаа дуунуудаас би сонсож байгаад ганц хоёр дуунуудыг төгөлдөр ууран дээр ингээд сайхан өөрөөхөө найруулж бас тоглох дуртай.
олон сайхан дуучдыг олж таньж тэгээ тэр хүмүүсийг тэр ардын манаар тэр ардын аргаар дуулах гэдэг одоо юу байдгийг тэрний зааж өгч амьдралд нь залгуулсан. Чи ингэж дуул, чи энэ дуунахаа аялгууг ингэж хоолоогоо ингэж гарга. Тэгээд тэр беврац шүднийхэн цаана хийн тэргээд. Тим айхтар нарийн судлаач авяага яаж гаргах юм, тэр игшгээ яаж томх юм. Тэр талаас нь бол цоодол багш бол ижилгүй тийм сүрхий. Дууны агуулгыг илэрхийлдэг тэр ухаануудыг айхтар хэлдэг. Өвгөн шуу ийм учиртай. Ингэж дуулах учиртай. Ийм сэтгэлээр дуулах ёстой гэдгийг бол бүрэн гаргадаг. Ямар ч одоо том усууд ирээд бас тийм ээ манай шавнарт бид нарт одоо хичээл дээр тэгнэх тэгж хэлж сургаж байсан бол байхгүй дээ. Тийм одоо хүнлэг тэр уртын дууныхаа төлөө одоо бас хойч үе маань ийм байгаасаа гэсэн тийм сэтгэл гаргадаг тийм хүн байсан юм байна. Цоодлоо гэсэн. Би нэг сайхан уртын дуу зохиочлоо. Гэт энэ сүрэмж шүлгийн үз. Би энэ аян үз. Тэгэл өөрөө дуу чимлэг ингээд дуусан. Нэг гоё. Би одоо чамаар л дуулмаар. Гэж. Тэгээд хоёлаа нэг сургууль хийгээд хэд өдөр сургууль хийлээ. Тэгж байгаа энэ талигач болсон морин хуурч гавьяч чинь цог бодрах бид хэрэг нэг өдөр араатын хорондоо нөгөө араатын хорондоо сэж аваачаад тэг бичүүлсэн. Цоодлогон бүх хийсэн дууг цоодлогоог мартлал бол ардын дуу. Тэгвэл цоодлогон дуунууд ямар ардын дуунаас байна вэ гэвэл нэг ч ардын дуунаас байхгүй. Аль дуунаас тийм юу аймаянаас нь одоо ингэ зээлсэн бол энэ төрөл би боддог. Тэгэл бүх дуунуудыг одоо бас ингэ судлаад сураад ингэ дуулаад энэ одоо энэ мөрөнд одоо энэ үлзий төвшин уус энэ мөрөнд ч юм уу энэ хэсэг нь одоо нэг таагт хоёр таагт ч юм уу тийм дуунаас авчичтэй гэж хэлэхээр тийм юм байдгүй. Тэгэхээр энэ ямар айхтар авиасын тим бие даасан авиас байж вэ гэдгийг л цоодлогон дуунуудаас одоо бид нар мэдрэх ёстой.
гоцсон баясантай очтон ялгалзах хамтдаа мишээж оргидон бүжиг сэргэн наадно аммаган зүрхний дуунда уяран Алдарт дуучин цоодол нийтийн дууны урлагт мөн хувь нэмрийн оруулсан нэгэн. Түүний зохиосон наранд хулсан орон алтан намар төвшин инхийн орон зэрэг том хэлбэрийн дуунаас гадна наран гийсэн хорвоо үргэлжиж явхаатай явах юмсан шавай төрж амаргийн дуу одгарыг мишээж байна зэрэг эстрад чиглэлийн дуунууд нь тухайн үедээ маш их алдаршиж байжээ. Ганган омоотос үлдэлэн гоёод бариг ертөнц шинлэн наадно гайхамдууны аяа өргөн амлуун цааш гайна ихэлээ амлуун цааш гайна ихэлээ Ардын элчийг үзээгүй монгол хүн бараг байхгүй. Тэр бадарч дарив азар захиа өхөр нуур тоороо давхиж явахдаа ширээ нуурыг болдог. Цоодлогыг энэ бичлэгийг хийхдээ морин дээр мордуулаад киноныхан бичсэн гэж үзэхгүй байгаа байхгүй юу? Киноны студид бичсэн байх л да. Гудамжинд явж байхад дуудаад л багшийг оруулж ирээд ширээ нур ганц аялал захаад нэг аялчихгүй мө гэсэн чинь за одоо болно нэг хизээ хоолойгоо засч янзлж тэгэд нэг мориунчхад нуур тойров гэж нэг иймэрхүүл дуулсан байлгүй гэж хэлж байгаа байцсан. Надад бол яг морин дээр давхиж яваа хүн л тийм амьсгаагаар тийм хүчээр дуулна. Яагаад өөр хүнээр дуулуулаагүй? Яагаад тэр цоодлогчдыг дуулсан? Тийм ээ? Энийг бол одоо ер нь нэг тайлбарлалтгүй гэдэг шиг нэг мор ингээд нэг сайхан ихгрэд цогоод багт ингэж л дуулна гэж. Тэгээ тэрнийг мэдэрнэ гэдэг бол хоолон ив чадвар байхаас гадна тэр ухаан гэдэг айхтар юм байна. Олны хүсэл мөрөөдлийг авч яваа чи энэ бичгийг адаж асуудаж болохгүй. Одоо цагт өгсүүртэй байгаа шүү. Аюул осол тохиолдол саадахгүй болгоомжтой яваарай. За, сая яваад түргэн эргэж ир. За. Би цоодлогын дууг сонсоод ер нь 13 4-р зуунд монголчууд ингэж дуулж байсан болов гэж бодогдоод байдаг байхгүй юу? Сон. Нор банцдгааг сонсохоор бол аргагүй л мэрэгчлээ. Хосгүй юм аа. Цоодлогоо дээр бол хосгүй юм аа. Авраг юм аа гэсэн үг орж ирэхгүй. Гэхдээ ер нь уртын дуу гэж хуучин ингэж дуулж байсан юм биш байгаа та. Бүр тэгж бодогдоод байна. Одоо судлаачид хүн судлаачид цоодлогын дууг судлах хэрэгтэй. Биологчд хоолойны тэр цар гаргадаг хэмжээ, цаг агаарын байдал, монгол хүмүүсийн зан арын шин цоодлогын дуулж байгаа дуутай холбож үзэх хэрэгтэй өнөөдөр. Цоодлогоо бол эрдэнэтэн хүн. Үнэхээр эрдэнэтэн хүн. Тэр ардын хөгжмийн суу хэлэгтнүүд гээд номыг даштарж гээд багшийн их сургуулийн багштай бичсэн. Тэр бол бидний намайг л бодохдоо бол тэр дуу хөгжим рүү ардын урлуур ийм гайхамшигтай юм байна гэдгийг хөдөлж яасан тийм гайхамшигтай ном гэж боддог. Их л аваа сайтай хүн байж л гэж ойлгогддог. Тэр уртын дуучдын одоо тэр түүх мүүх тэгэл тэр намхай аваргын бүхийн цолны чим 40 хэдэн чим гинтрийг бол одоо бичсэн чэжээрээ мэддэг. Монгол бичиг сайхантай дандаа монголоор бичдэг. Тэгээ тэр номыг бүтээсэн явдал бол ер нь 19 дугаар зууны төгсгөл 20 дугаар зууны эхний хөгжмийн төлөөлөгчдийг бол яг бодтойгоор зорж үлдээсэн шүү. За ер нь цоодлогчаас олон эрдэмтэд санал зөвлөгөө авч байсан баха.
бас гадаадын олон хөгжим судлаач маш олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн. За миний одоо мэдхээр намайг одоо 7 настай байх үед одоо Английн хөгжим судлаач одоо Андре Никсон гэж одоо хүн ирээд ингээд тэрэлжид очиод сүүлд нь одоо Францын хөгжим судлаач Жак гэдэг хүн ирж исэн. Дууны үгийг худлаа дуулж байна гэж хэлэн тэрний засч өгнө, худлаа ийлж байна гэж хэлэн тэрний засч өгнө. Авьяастай хүмүүс авьяастай хүндэл хайртай байдаг гэж хэлдэг байсан. Тэгээд тэр нь одоо тэгдэг юм уу? Намайг их тоодог. Нэг дуу 1000 дахин дуулуулад байдаг ямар учиртай байсан гэж одоо би бодож байгаа юм. Тэгж байж л тэр хүн чинь тэр дуудад танилцдаг юм байна. Их хорлдож иж, их үзэж байж, тэгж иж ухаан хөгждөг юм байна. Гэхдээ чи яагаад орос болчиход ирсэн юм бэ? Чиний ярьж байгаа ч орос, дуулж байгаа ч орос болчиход байна шүү дээ гэж. Хамгийн түрүүнд цоодлмаа хэлсэн. Яг доктор чи жишээ нь Гандила мотондан авлуу нэргнэхөө гэж чи дуулж байсан шүү дээ. Би чамайг мэднэ явхаас ч юм. Чи тэгэхэд одоо Гандила модондоо ийм хачин одоо эрдэнэ цэглэлээр яриад одоо ингэж дуулаад байх юм. Тэрний дараахан эмцэдэнд орж бичгтэн Орос хайдав. Сүүлд нь бүр болоод санд гаргаад Европ хайдав. Миний цоодлын миний эмцэдэнд орж миний явуулангийн одоо хандаж хэлж байсан үгнээс би шүмжлийн аваад тэгээд би монгол хүн болсон шүү дээ. Цоодл гэдэг хүний ингээд нутаг заагаад хөөгөөд явсан их зүв алхан болсон юм аа. Яагаад тэгэхээр ингэж одоо хөөгдөж туугдаж ингэж явхдаа Монгол орны одоо өнцөг болон бүрд байсан тэр нуугдмал эрдэнсийг одоо нааш нь гаргаж ирэхэд одоо аав юм нь хийсэн одоо өөрийг бол асар их гэж би боддог. Уулцсан учсан хүмүүсийг дуучныхаа одоо ур чадвар гаргалгааг бол гайхамшигтай хийж ойлгож ярьдаг тийм хүн байсан шүү дээ. Цоодл багш дуулаагүй бол үлэмжийн чанарыг дуулаагүй бол цаашаа хүмүүс нэг дуулахгүй байсан болов уу гэж боддгийг. Нэлээд бичүүлсэн юм шиг байгаа үлэмжийн чанарыг. Үлэмжийн чанараа төгөлөдөө өр өнгөнө туннамала толшигэхөө Маяг тэр намбан бол одоо яг тэр дээдлээ тэр өнгийг тэр хатгаж авч байгаа дэр бол одоо яг л цоодлогч юу бол багш бол цоодлогч багшаал гэдэг үйсэн бас. Маань тэр болон одоо ардын уртын дууны, богны дууны тэр тасарх шахсан тэр олон сайхан одоо шигтгэе одоо эрдэнсийн чулуунуудыг бүгдийг одоо энэ сайхан одоо үед залгамжилж авчирч одоо хайрлаж хамгаалж ирсэн одоо энэ олон сайхан хүмүүсийн одоо нэг гэж би боддог. Уртын дууч, хөгжмийн зохиолч
ардын урлаг язгуур тийм одоо ардын урлагийн судлаач Бадраа багш хэлж байхыг би сонссон шүү. Хэлээ зохиотой. Одоо энэ цоодол шиг өдрөж хэлж байсан шүү. Бадраа багш үнэлж хэлнэ гэж бас аргагүй л том судлаач хүн байжээ гэж бас бодцоо л. Өвөө бол одоо гайхамшигт үлдээсэн ба шүү дээ сууч. Юу ч бичүүлдэг дуулж байсан гэх нэг хэрэг тийм. Жинхэнэ хуучин Монгол утгаа уламжилж авч утгаараа судалгаа хийсэн маяг гэдэг юм уу да тийм ээ. Тийм бол одоо цаадлага болох гэдэг юм л да. Цоодол гэдэг хүн бол тэр уртын дууг дуулдаг яг өөрийн гэсэн том философтой тэр философороо мэдэрдэг ийм одоо том дуучин байжээ гэж. Зургаар бол уран зураг гэж хэлмээр санагддаг. Уран зураг шиг л одоо урлаг дуулдаг тийм л хүн байсан л гэж би боддог. Ингэж дуулнаа гэдгийг үзүүлсэн. Одоо дуучдаа гад явах. Дардан замыг нийлсэн. Судлаач нарт их юм хийчихсэн. Одоо хөгжим судлаач нарын одоо хувьд цаашид одоо хийж бүтээх маш олон тийм шимт хөрсийг аав маань хийсэн учраас цааш нь бас судалж одоо цоодол судал гэдэг зүйлийг бас гаргаж ирээсэ. Цоодлогын дууг сонсож, судлаж, цоодлогоогоор сэтгэлээ хөдөлгөё гэвэл жинхэнэ тэр нүүдэлчин Монгол, нүүдэлчин байгаа Монгол тэнгэр газар хүн хоёрын гурвын харилцааг яаж ухаардаг байсныг түүнээс мэдрэх хэрэгтэй л гэж. Тэр баримтжуулж эрдэм шинжилгээнийхэн талаас нь энэ хүмүүст бас үлдээж чадсан. Томоохон одоо жинтэй одоо хувь нэмэр оруулсан хүн гэж би одоо үздэг. Ардын дууны эрэлчин солийн цоодолд Монгол орны 4 зүг 8 зохист уулзаж учраагүй авьяастан үгүй бөгөөд хуримтлуулсан их өвийн өдгөө дэлгэн судлахад үлдэжээ. Эрд цэрэгт мордон их орныхоо дуучин болж явсан тэрэл үед хүүмэн хаан цангин тал дуулж яваа болдоо хэмээн нулимс туслуулан хэлсэн ээжийнхээ үгээр алдартай дуугаа зохиож Монгол нутгийн үдсгэлэн дуун Жээлбүрийн баяр наадмаар орон даяар ихшиглэж бүхийн дэвжээнэ түүний дуулсан уртын дуу цангинах нь үнэхээр л Монголын ардын урлагийн суу бэлэгтэн байсныг илтгэжээ. Хэдэн өдрөөр найрлсан ч уртын дуугаа давтахгүй дуулдаг айраг адууны нутагт төрж өссөн солийн цоодлын өөрмөц цангинсан дуу хоолой гайхамшигт уран аялгуу хүүн дуугаа дуусаар явнаа гэх шиг энхэн замбуу твийг уяртал ихшгэлсээр